Өнөөдрийн хичээлийн маань зорилго урлан бүтээх туршийн шалгах даалгавруудаар сурагчдын бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино. Энэхүү хичээлээр багш нар маань ухаан сорих бодлогууд бүлэг нь оюун сэтгэлгээний хоорондоо ялгаатай чадварууд тэдгээрийг хөгжүүлэх дасгал ажлуудаас бүрдсэн. Бүлгийн 4 дэд агуулга нь заах арга зүйн болон зорилгын хувьд хоорондоо ялгаатай. Иймд багш та тухайн хэсгийн зорилго, дасгалуудын онцлогийг хичээл болгонд харгалзан үзнэ үү? Ийхүү бүгдээрээ дасгал даалгавар ажиллацгаая. Эхний дасгал. Хоёр чулуунцны байрлалыг өөрчлөөд тэнцвэрлэлийг үнэн болгоорой. Бодолтыг хийхдээ байрыг нь өөрчлөх чулуунцыг зураасаар дараад шинэ байрлалыг нь өнгийн харандагаар зурж үзүүлээрэй хүүхдүүдээ. Зурагт маань их нэгэн дөрвтэй тэнцвүү гэсэн худлаа тэнцэтгэл харагдаж байна. Тэгвэл үүний хоёр чулуунцыг хөдөлгөөд хамтдаа үнэн тэнцэтгэл үүсгэцгээе. Аль хоёр чулуунцыг хөдөлгөх вэ хүүхдүүдээ? Сайтар ажиглаарай. Энэхүү хоёр чулуунцыг хөдөлгөөд 7 7-тойгоо тэнцвүү гэсэн үнэн тэнцэтгэлийг хамтдаа үүсгэлээ. Дараагийн дасгалыг ажиллацгаая. Доорх зурагт нэг ромб, нэг дөрвөлжин дүрсийг дүрсэлсэн байна. 3 чулуунцны байрлалыг өөрчлөөд нэг ромб, нэг дөрвөлжин, хоёр адил талд гурвалжин, хоёр дэгшүүнцэд гурвалжныг дүрслээрэй хүүхдүүдээ. Бодолтыг хийхдээ байрыг нь өөрчлөх чулуунцыг зураасаар дараад шинэ байрлалыг нь өнгийн харандагаар зураарай хүүхдүүдээ. Аль 3 чулуунцны байрлалыг өөрчлөхөд нэг ромб, нэг дөрвөлжин, хоёр адил талд гурвалжин, хоёр дэгшүүнцэд гурвалжин үүсэх вэ хүүхдүүдээ. Тэгвэл энэ өөрчлөхөд ийм дүрс үүссэн байна. Үүнд маань ромб, нэг дөрвөлжин, хоёр адил талд гурвалжин, хоёр дэгшүүнцэд гурвалжин маань бүгдээрээ багтсан байна. 3-дугаар дасгал. Энэхүү зурагт дэгшүүнцэтийн талууд нь байшингийн дээврийн 4 ирмэгийг дүрсэлж байгаа. 12 дарцгийг дээврийн аль ч ирмэг дээр 3 дарцэг байхаар байрлуулан зураарай хүүхдүүдээ. Дарцгийг дээврийн аль ч ирмэг дээр нь 3 дарцэг байхаар хэрхэн яаж зурах вэ хүүхдүүдээ? Сайтар ажиглаарай. Бүгдээрээ хамтдаа харцгаая. 12 дарцгаа 4 ирмэгтэй 3 дарцэг байхаар ийхүү байрлуулж зурсан байна. Амжилттайгаар 12 дарцгаа байрлуулж сурлаа. Хамтдаа 4-р дасгалаа ажиллацгаая. Доорх зурагт 6 чулуунцээр 2 каусыг дүрсэлжээ. 2 чулуунцны байрлалыг өөрчлөөд каусгийн тоог 2 биш 3 болгоорой. Бодолтыг хийхдээ байрыг нь өөрчлөх чулуунцыг зураасаар дараад шинэ байрлалыг нь өнгийн харандагаар зурж үзүүлээрэй хүүхдүүдээ. 2 каусыг 3 каусыг болгоно. Ингэхдээ бүгдээрээ 2 чулуунцны байрлалыг өөрчилнө. Хэрхэн яаж 3 каусыг хамтдаа үүсгэх вэ хүүхдүүдээ? Хамтдаа сайтар ажиглацгаая. Тэгвэл энэхүү 2 чулуунцны байрлалыг ийхүү өөрчлөөд 3 каусыг амжилттайгаар бүтээж чадлаа.
Энэхүү дасгалаа амжилттайгаар дуусгаж чадлаа.